Би ч одоо Эрдэнэт хотод ирээд 40 жил болж шít. Тухайн үед хүнд байсан зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжижсэн үед бол залууч байсан одоо 35 настай засаг дарга хийжсэн шít. Тэгвэл залуусал манлайлах ёстой шít. Түмний нэг зураг контент. Би 1955 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. Тэгээд 1987 онд намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний шийдвэрээр Эрдэнэт хотод ирж суурьсан хариуцлагатай нарийн бичгийн дарга хийжсэн. Тэгээд 3 жилийн дараа хотын дарга Эрдэнэт хотын Архангай аймгийн засаг даргаар ажиллаж байсан. Зөвлөлт Монголын барилгачдын гараар бас өндөрлөн босч исэн. Одоо Оросууд маань, Орос ах нар маань ихээхэн өөр гүйцэтгэж исэн. Энэ үед бол хамгийн хүнд жилүүд байсан. 90-96 онд одоо ямар байсныг та бүхэн мэдж байгаа. Давснаас өөр юм бараг байхгүйсэн шүү дээ. Хөгжинл гэж харж исэн баг. Тухайн үед бол одоо үндсэндээ зөвлөлтийн барилгын байгууллагууд татан буугдсан одоо үндсэндээ одоо барилгын ажил зогссон байдалд орсон байсан. Цаашаа өсөх нь бол ойлгомжтой. Тэр үед бол нэг 40 мянган хүнтэй л байсан баг. Одоо манай ГОК-ийн бүтээн байгуулалт л одоо гол шүү дээ. Тухайн үед одоо ММС гээд томоохон одоо барилгын байгууллага одоо байсан. Тэр үед татан буугдчихсэн үе одоо таарсал да. Нэг хөгжлийг харахад бол үндсэндээ маш их хөгжиж шít. Тэгэхээр энийг бол үгүйсэх арга байхгүй. Одоо зарим улсууд бол хөгжихгүй байна гэж яриад идэх. Би бол шал өөр эсэргээр харж идэх. Тэр үед бол одоо орон сууцны асуудал их мэтлэнгийн маш их одоо хүнд асуудал байсан л да. Гэхдээ зөвлөлтийн барилгачдын орон сууцуудыг бол одоо хуваарлж явж исэн тийм түүхтэй. Ер нь алдаанаасаа л одоо суралцсан шүү дээ. Тэр үед одоо залууч байсан одоо 35 настай засаг дарга хийжсэн шүү дээ. Тэгэхээр алдаанаасаа л одоо суралцж байгаа юм л да. Тухайн үед хүнд байсан зах зээлийн эдийн засагт дөнгөж шилжижсэн үед бол тийм юм бодогдохгүй л байсан л да. Бодогдохгүй ч байх юу байх вэ? Зүгээр хөгжөөсэй л гэж бодож ирсэн. Би ч одоо Эрдэнэт хотод ирээд 40 жил болж шít. Тийм учраас Эрдэнэт хотод надад өгөөж маш их өгсөн газар л гэж би боддог. Үйлдвэрийн хот гэхээсээ илүү аялал жуулчлал ер нь л одоо Монгол улсын хэмжээнд л хөгжиж шít. Дэд үтц зам харгүй энэ талын одоо бүх юм манайд байна. Тийм учраас одоо хөгжихгүй байна гэж хэлхийн арга байна. Залуу удирдлагуудад би хэлдэг бити шантраарай гэж. Одоо элдв дарамт шахалт их ирдэг. Тийм учраас бити шантраарай л гэж хэлдэг. Эрдэнэт хот бол одоо үйлдвэрийн чиглэлээрээ л улам хөгжих ёстой. Одоо ч гэсэн энэ уурхай байгуулах металлургийн чиглэлийн үйлдвэр байгуулах энэ чиглэлүүд одоо гараад байна шүү дээ. Тийм учраас энэ үйлдвэрийн чиглэлээрээ л улам хөгжинэ.
За Эрдэнэ тод байгуулагдсны 50 жилийн энэ жил охиож байна. Тийм учраас одоохоо иргэдэд сайн сайхан бүхнийг л хүсэн өргөё л гэж. Түмний нэг зураг контент